За намайг ингээ Хэнтэй аймгийн Хэрлэн сумын Даваа гэж хүн байна. Ингээ Азийн хөгжлийн сангаас Азийн бүс нутгийн 10 оронд бол 21 оноос 22 он хүртэл энэ төсөл ковид эсрэг одоо нийтийн оролцоотой төсөл хэрэгжүүлж байгаа юм байна. Манай Монгол улс бол Тандан судал төвийн төрийн бас байгууллага болон орон нутгийн 26 төрийн бас байгууллагатай үйл ажиллагаагаа хамтран явуулдаг. Ингээ энэ төсөлд болохоор би үндэсний зөвлөхөөр ажиллаж байна. Ингээ өнөөгийн нөхцөл дэлхийн зах зээлд бол одоо органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх зайлшгүй шаардлагатай хүний эрүүл мэндийг хамгаалсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх учраас хүнсний ногоо болон хөдөө аж ахуйн мод бутны үржүүлэгд одоо компост бордоо буюу тэжээл хөрс сайжруулах одоо бие алзамгийн бордоог үйлдвэрлэх зайлшгүй шаардлагатай байгаа учраас ингээ орон нутагтаа үржүүлж энэ үйлдвэрлэлээ олон хүмүүст хүргэж үйл ажиллагаагаа явуулж байна. Дайны дэлхийн байгаль орчны жижиг төслөөс одоо хамрагдаж Хэнтэй аймгийнхаа Хэрлэн сумын ногооны талбайд одоо 10 өрх айлыг ойжуулах, моджуулах, компост бордоо бэлдэх, ялзамгийн хорхойны үйлдвэрлэлүүдийг өрхийн хэмжээний үйлдвэрлэлийг үйл ажиллагаа явуулж орон нутгийнхаа сум орон нутаг буюу гадагшаа эрдэнэт Дорноговь зүүн бараа хараануудад одоо сургалтыг хэдэн удаа энэ гадаад дотоодын төсөл хөтөлбөрөдтэй хамтран одоо өөрийн сууссан мэдсэн туршлагаа залуучуудад өвлүүлж, мэрэгшүүлж, ингээ нутагшуулж үйл ажиллагаагаа явж байна. Тэгээ энийг би 16 онд одоо Яа тоологийн жидэг төслөөрөөс мөн сургалтанд суугаад тэр номыг олж уншаад миний энэ давуу тал бол миний хань агроном хүн байсан учраас хоёулаа хамтарч энийг одоо бүтэн 2 жилийн туршид судлаж өнөө хүртэл одоо судалгааг үндэслэн стандарттай, компостын стандарттай, усын стандарттай, стандартын сабагла бодолтой, шинжилгээний дээчтэй ингэж одоо шинжлэх ухааны үндэслэлтэйгээр энэ бордоог үйлдвэрлэж байна. Компост бие алзмыг үйлдвэрлэх чинь одоо хүмүүс тэр бүхэн энийг мэдэхгүй. Ингээ Калифорни модны эргэлжүүлсэн стратл гэдэг үйлдвэрийн чийгэн хорхойг Монгол улсад 2018 онд оруулж ирсэн. Хамгийн гол нь хөрс сайддаг, гагаасаа хурцын хэмжээ нэмэгддэг, эрүүл хөрсөн тарьсан ургамал гэдэг чинь эдийн засгийн хувьд ч гэсэн ач холбогдол өгдөө гэж энийг одоо өргөжүүлж байна. Одоо энэ хорхойг аваачаад бид нар Хэнтэй аймагт бол ерөөсөө өөрсдөө нэг 20,000 хорхой авсан. Харахад жоохон бариад явахад маш жоохон хүний сэтгэл бараг голоход хүрэхээр тийм нэг портер бууцанд одоо 20,000 хорхойгоо оруулаад намар хураагаад намар өвлжүүлэхээ оруулахад бид нэр нэг майти бордоо олгож өвлийнхэн дулаан баринд оруулж байна. Өвлийн хэмжээнд ч гэсэн энэ хорхой үйлдвэрлэлээ явуулж л байна. Хавар болоход бидний ногоо тарихын өмнө бол одоо бордоо мань бэлэн болсон гарцсан. Насны хувьд бол 16 жил наслна. Энэ чи эмсвтэй үйлдвэрлэл үржин одоо 2-3 төрлийн кокон гаргана. Хялгсан горхойнууд гарч бие гүйцэн горхой болж үржтэйг. Малын өтөг хууцыг компост болгон бэлдээд тодорхой хугацаанд тэрнийг процесс явагдсны дараа 50 байдалд орсны дараа чийгэн улаан хорхойгоо оруулдаг. Чийгэн улаан хорхой маань өнөө компост бордоогоо идээд хөрс болгон хувиргадаг. Өөрийнхөө одоо байгалийн технологи гэсэн хорхойны маань одоо хүчин чалаар хөрс болно. Тэр хөрсөө ургамалд хөрсөндөө өгснөөр одоо ургамлын шим тэжээл нэмэгдэх, ургац нэмэгдэх ийм сайн давуу талтай. Сүүлийн үед бол одоо энэ компост бордог бол одоо маш их хүмүүс сонирхож байна. Дэлхийн зах зээлд илүү түлхүү одоо органикоор үйлдвэрлэх гэсэн үйл ажиллагаанд бол түлхүү сонирхож өөрсдийнхөө үйл ажиллагаанд өрхийн үйлдвэрлэгч нар болон аж ахуйн нэгжүүд бол өөрсдийнхөө үйл ажиллагаанд мод тариалагчд бол сонирхож түлхүү сонирхож үржүүлэх сонирхолтой байна. Компост бордоогоос тарьсан ургамал бол 10-аас 15 хоногийн өмнө төрүүлж болох болцтой. Эрт ургац авах боломж бий. Тэр ургамалд байх ёстой микроэлементүүдийг зөв хийж чадсан байхад бол одоо тэр нөлөөлнө, ургацанд нөлөөлнө, хөрс сайжирна. Нэг гад бол компост бордоо бие алзмын бордоо бол 2 тонн орж байна. Бууц бол ерөөсө 20 тонн орох жишээтэй ийм
1 кг бие олзмгийн бордоо бол 10 хил бууцтай тэнцэх. Ийм үр дүнтэй. Хүлэмжний ургацуулууд 8 сарын 15 өнтер гэтэл эхний удаа гарна. Одоо орон нутгтаа хүлэмж эрт ургацын баяр хийн. Одоо сургууль цэцэрлэгүүдэд бас хичээл сургалтын заана, талбайгаа үзүүлнэ, залуучуудад үзүүлнэ, компас урдууныхоо нөхцөлийг өрдүүр ногоо тарьж байгаа юм ач холбогдлыг хэлж өгнө, хүүхдийг бас битэмжүүлэх ажил хийн. Гэт одоо бидний ажил бол одоо ингээд дуусгүй миний амьдралын үйл ажиллагаа бол сүүлийн одоо үеийн насныхаа хэмжээнд бол одоо мод үржүүлэх, чигийн улааны хорхоо үржүүлэх, бие олзмог хөрсний талаар нэлээд давуу үйл ажиллагаа одоо залуучуудыг сургах, сургалт үйлдвэрийн төвийн одоо ажлын сургалтын баазыг бий болгох, одоо өрхийн тариаланч өндөр настангуудыг талбайгаар хангах, хүнсний ногоогоор сургах, сав баглаа бодлын зааж сургах ийм үйл ажиллагаа олон одоо энэ туршлагын үндсэн дээр энэ үйл ажиллагаа маань өргөжиж өдий зэрэгтэй өрж хүн ард болон хүнсний эрүүл аюулгүй байдалд үйл ажиллагаагаа одоо явуулж байна да. Төсөлд хамрагдсанаар бол би одоо өөрийнхөө мэдлэг боловсрыг дээшлүүл, туршлагаа хуваалцаж, туршлагаас нь суралцаж, ингээ хүмүүс түгээж одоо олон хүний энэ хорхооны үйлдвэрлэлтэй компостыг ялзруулах сургалтуудыг хийж ийм өрн нөлөөтэй бид нэр ажиллаж байна да. За ингээ хойш залуучуудаа хэлэх захих зүйл бол одоо мал аж ахуй орон Монгол орон одоо түүхийд нь бэлэн байна. Бага зардалтай одоо малын бууц өтгөө ингээд компост болгоод бордоо болгож үйл ажиллагаагаа явуулахад түлхүү ажилласаа гэж хүсье. Хамгийн гол нь одоо органик бордоогоор ортох нь хүний эрүүл ахуйд илүү түлхүү. Бид бол гадаад орноос өндөр үнэтэй химийн бордоо авч тодорхой технологийн хугацаанд бордож байгаа ч гэсэн тэрнээс давуу үнд түүхийд бол одоо органик бордоо гэж би үздэг. Ингээд малын бууц өтөг уцаа бордоо болгож, компост болгож, үйлдвэр, үйл ажиллагаа өргөтөө нэвтрүүлэх нь зүйтэй гэж